82 настай Ичин Хорлоогой 2 жилийн өмнө элэгний хор тавдрын улмаас биеийн муудаж хэвтрийн байсан хүн. Би гэвтэрцээс миний гээд улстай гээд их том байсан. Элэг энэ төр том л гэж хэлсэн да. Тэгээ энэ Баатар эмчтэй ирээд л гэдгсэн. 2 сар гарыг болоод ирдэ тэгээд өөрөө босоод. Тэр ихэнх эмчч гэсэн тэгсэлдээ та одоо сайхан болж штэ. Эмээ битгий тастаад гэж. За намайг Лүндгийн долгорж гэдэг. За би бол энэ өвчин анх эхлэхдээ бол их туурж эцэж их ядарч байсан. Ингээл өөрийн биеийн жирэн тийм нэг завар ихэрж ихсэн л дээ. Тэгээд бас нэг аюулхаа дээр бас нэг нилээ хөндөр гар хуруу нилээ чинэж бадардаг юм байсан. Ингээд би эмчид эмнэлэгт одоо үзүүлж хавдар судлалын эмнэлэгт очиж 2 дугаар эмнэлэгт очиж эховод харуулад ингээд харуулахдаа миний элгийг бол 5.3 хэмжээтэй гадна талын бүсэд элэгний бүстэй төстэй дотор талаас бол некроз үүссэн гэж одоо элэгний хавдар үүсч эхэлж байгаа гэж юм онц тавьсан. Тэгээд томографийнхаа шинжилгээг аваад босод шинжилгээнүүдээ аваад ингээд Баатар эмчтэр ирсэн. Тэгээ Баатар эмчтэр ирэхэд Баатар эмч маань үзээд надыг үзчихэд за та эдгэрнэ гэсэн 2 үгийг надад хэлсэн. За энэ 2 үг бол надад бол маш их одоо урам зориг өгсөө. Би одоо ингээд бол айхтар хүн төрчрийн баржин дэвшлээ би айжсэн. Одоо батлаа би 2 жил гарan энэ тангаав тасрахгүй уугаад одоо ийм сайхан болоод байж байна. За би 1987 оноос эхлээд гурвалсан мэдрэл гэдэг өвчнөр өвчлсөн. Энэ өвчнөр өвчлөөд одоо эмчид очоод янз бүрийн одоо эмчилгээ хийлгсэн. Би 10 гаруй жилийн өвчнөр тамлагдсан. Энэ бол маш их хүнд өвчин. Ерөөсө шүн унтаж байгаа л гинтхэн энэ өвдөд одоо би хан манаа балваад одоо гэр орныхоогоо бүр сэрээчдэг байсан. Бүр суугаад бүр байж байхын аргагүй болдог. Жохон салхиахыг амтахгүй. Ерөөсө зүгээр ингээд салхинд би ингээд гаргахал юм бол ерөөсө яг захалгаан зогтж байгаа юм шиг зөгддөг. Би бол ер нь амьдралд итгэлгүй болсон байсан. Ер нь одоо манай хөөхдрүүч хэцүү байна одоо ямар ч юм нэмэр байхгүй болох төр чинь яаж ч болдгүй юм байна лээ л дээ. Ингээ бүр болохгүй 10 хэдэн жил болсон доо би. Одоо тэгээд ер нь энэ нэгээр л одоо өөх юм байна. Одоо зарим үед ч одоо бошуухан шиг өөхөөсөө ингэж зовж яхаа гэж боддог байсан. Тэгэл байжсэн Баатар эмч тан өгсөндөө одоо би ямар мэдгүй нэг 3 4 тан өгөөл ингэжсэн. Би танг бол нэг 2 жил уусан баха. Тэгээд тангаа уужгаад ингээд ер нь багсаад байсан. Одоо ингээд би бол нэг за нэг бүтэн 8-9 жил энэ өвчнөөс салсан. Энийг бол мартсан. Тэгээд энэ урхан үгийнхээ өвчнөд хүмүүлээд байгаа юм да. Хар тавдраа наач том болцсон хүн болохгүй. Өсрөл 10 хоногийн настай л гэж хэлжсэн манай хүүтэй. Эдний хар тавдар гэдэг өвчин тусаад. Баатар эмчээс энэ тан уугаад одоо эдгээр сайхан болж байна. Тангаа уугаад одоо зүгээр болчиход буцах гал үйж байна. Бид ямар юм зэн заавар байна. Одоо энэ ингэж манжанд. Ах 2005 онд одоо элэг гатуу усан цаохолцсон томорцсон алдартай гээд одоо 3 жил болж байна. Тэгээд одоо эмчнэр одоо гайх гэж байна одоо энэ хавдраас одоо байх ёстой. Энэ одоо хайч гэж одоо цаг хүчний үед одоо олохгүй болсон байна. Тэгээд чинь бүр тархиндаа хий хүртэл шахуулсан шүү дээ. Ногсноос шахуулсан. Тэгс ерөөсөө зүгээр болохгүй. Тэгээд өөртөө нэрээ хаан л юу л сайн хүн байна болгондоор очиод сураал тэгээд яваад байсан. Тэгээд цэтэй хүнтэй таарч одоо ингээ багшийнхаа ачаар миний өвчин ийм сайхан өвчнөөс олоод одоо инкийг сахиулах үйл ажиллагаанд ингээ би альваны эрүүл мэндээрээ тэнцээд тэгээд ингээ сайхан албаа яагаад өнөөдөр ингэж ирж байгаа хэвээр бид нар ч үнэхээр л одоо сайхан баяртай байна шүү дээ. Тэгээд дандаа манай нөхөр миний хажууд цагтаг. Тэгээ манай нэг ах цуг цагтаг нэг тийм 2 захиуртай л байдаг гэсэн. Тэгэл одоо ингээл тангаас үсгэлж уугаал ингээл одоо хүн шиг болцоо сууж байна. Тэгэл Баатар эмчтэй бол их баярлсан. Миний энэ нөл мөсөл үнэхээр баярын хэлсэн. Баатар эмчтэй хязгааргүй баярлсан. Зөвхөн эмчилгээгүй гэгдсэн хор тавдруудаас гадна
бүх төрлийн өвчнүүдийг од эмнэлгийнхэн амжилттай ангааж байгааг тоочж баршгүй байна. Угаасаа ч од багш эмээр эмчлэгдэх өвчин болгоныг эдгэж болно гэж сургадаг байжээ. Од эмнэлгийн эмчнараа өвчин эдгэрэхэд гол хүчин зүйл нь хүн өөрөө хэмээн ярьж байна. Энэ нь өвчнийг биш, өвчтнийг эмчлэх ёстой гэж үздэг Гиппократын онолтой таарч байгаа юм аа. Манай үеийн одож Маранба нарын ухаанаас ухаанд дамжуулан өвлүүлсэн ангаах эрдэмт хүндрэлтний хувьд айдас дагуулсан хорт хавдрыг эмчлэх арга ухаан эмчилгээний жор оршин байгаа нь нэгэнт тодорхой болжээ.